За hi guys, тэгээд шинэхэн бичлэгтэй тавтамаар л. За өнөөдрийн бичлэгээр зарим хүмүүс controls болон crosshair яг нэрвчлэн тайлбарлаач гэж хүссэн байгаа. За тэгээд хүслийн дагуу бичлэг хийх гэж байна. За миний controls бол миний утас 1-р iPhone X байгаа. Тэгээд үзүүлэлт нэлээд муу учраас 30 Hz-ээр тоглодог. За нэг юм. За дээр нэг зүйл нэмж хэлэхэд за яг буутахад spray control хийгээд за сум ер нь бол амар цацраад байдаг. За ялангуяа бос алхаад будаж яхад тий. За тэгэхээр яг ер нь сайн тоглодог хүмүүс ямар аргыг хөвчлэн хэрэгэлдэг вэ гэхээр за яг буутахтаа сууж бууддаг буюу за яг кровчоор буудлынхаа зоон дээр очиж тавьчихдаг. За ингэснээр яг буудаж авах үед доошоогоо сууж буудана. За сууж буудснаар ерөнхийдөө бол сум маань цацрахгүйгээр яг байндаа туснаа гэсэн би бас өмнөх бичлэгэн дээр оруулсан байгаа. За тэгээд дээрэс нь яг буутахад суугаад тэгээд буутах товчоо авахад буцаад автоматар босдог гэсэн. За үүнийг яаж хийх вэ гэхээр за кровчоо яг энэ зоон дээрээ аваачаад тэгээд яг энэ төгөл хоолд гэсэн хоёрынх нь хоолд гэдэг зэсийн сонгоно гэсэн. За ингээр ерөөдөө spray control маань ер нь яг чигээрээ явах туслана гэсэн үг. За дараагийнх нь scope. Scope бол би ерөөдөө 4 уруугаар тоглодог. За тэгээд scope маань ерөөдөө энд байдаг. Тэгээд scale нь 44% тай. За буу хаягт очвол энд байна. За буу солихт очвол нэг иймэрхүү 36% тай. Том жижиг. За гранат маань энд байна. Том жижиг нь 3% тай. За өсөрдөг хэсэг бол энэ доор байна. Тэгээд энэ button болгоч шүү guys. Тэгэхээр ерөөдөө бол заавал double tap-лж үсрэх шаардлагагүй гэсэн. Зүгээр яг button дээр тавьчихад нэг дараа л үсэрч байна гэсэн. За дараагийнх нь за joystick бол угаасаа free touch гээд яг зоон дээр яг зооноор явдаг болох тохируулсан гэсэн. За дараагийнх нь буу авах байна. 49 гэж байна. За бомб салгадаг товч маань энд байна. За бай маань бол энд байна. Бууны сум бол энд доор байна. За stat харддаг энд байна. Scale 15. За энэ маань pin market гэсэн. За энийг guys on the radar байвал энэ window болгосон дээр шүү. Тий. Тэр намаагүй амар. За map маань энд байна. За chat маань энд байна. Би бол гэрцээ гараад тоглолтгүй. За нэг иймэрхүү л байна guys. За тийм дээр ерөөхдөө бол тоглоомын раунд болон багийн хүмүүсийн тоог харуулдаг байгаа. За нэг иймэрхүү. Sensitivity бол нэг иймэрхүү. Өөч. За crosshair бол хэвэнд байгаа. Тэгтээ юу яцсан? Өнгө нь бол өөрчилсөн байгаа. Point size нь тэг. За тэгээд line thickness нь 694, lines length нь болонгууд 968, distance 108. За тэгээд нөгөө зарим хүмүүс бас асуугаадсэн шүү дээ. Яг явхоор ингээд crosshair нь хөдлөөд байна гэх тэ. За тэрийг болонгууд яаж асах вэ гэхээр dynamic биш, static болгочдөг байгаа. За тэгэхээр crosshair чинь ерөнхийдөө хөдлөхгүй. За өнгө бол угаасаа хар болгоцсон байгаа. Neon цэнхэр ерөнхийдөө бол crosshair дээр тод цэнхэр өнгө ер нь бол их зүгээр байдаг шүү. За би гайрогоор бол угаасаа тоглож чаддгүй, тоглолтогчгүй. Яг 2019 он тоглож эхэлж байхдаа л гайрог тогложсэн. Тэгэл тэрүүгээрээ сурцсан байгаа. За нэг иймэрхүү guys. За тэгээд та нарт баач гэсэн тусалсан байх гэж найдаж байна. За тэгээд бичлэгийн санаа байвал комент хэсэгт асуултыгээрээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая guys. Түр баяр таа.